За, сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээр уулзахдаа маш их баяртай байна. За, юуны түрүүнд урмын үг хэлж байгаа, комент бичээд дэмжиж байгаа. Инстаграмаар сэтгэлдээ үлдээж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Маш их талархаж байна. Тэгээд ийм гоё урмын үгнүүд сонсоод байсан чи улам их бичлэг хиймээр санагдлаа. За, ямар ч байсан энэ удаагийнхаа бичлэгээрээ таны амьдралд удахгүй ирэх сайн мэдээ юу байх вэ гэдэг сэдвээр мэрэг хийнэ. За, ямар ч байсан энэ бичлэг дээр 4 групп хуваасан байгаа. За, тэгээд энэ хөтөлбөрнүүдээс та сонгож олно. Эсвэл ингээд сонгоход хэцүү байвал ерөөхдөө тэр энэ өнгөнүүдээс ингээд сонгоод группыг сонгож олно. За, энэ болохоор Reward yourself гэд ийм хүзэр байна. За, дараагийнх нь болохоор 2 дугаар группийн хүзэр Worrying гэд ийм хүзэр байна. Тэгээ 3 дугаар хүзэр нь юм байна. Relationship гэд. Тэгээд 4 дугаар хүзэр нь Daydream гэдэг ийм хүзэр байна. За, ямар ч байсан гоё гүнзгий амьсгаа аваад хамгийн их татагдчихж байгаа карт юм уу энэ өнгөнүүдээс сонгоод гоё группээ сонгоорой. Ингээд 1 2 3 4 гэд байгаа шүү. За, мэргээ тулсан сонсоорой. Тэгээ бас хувийн онцлог авахыг хүсэх юм бол инстаграмаар тарот доогоор зураг сайр гэд байгаа шүү. Хэрвээ инстаграм байхгүй гэж бол фейсбુક пэйж байгаа. Таро хайр хүзрийн мэрэг гэд латинаар бичсэн кириллээр бичсэн байгаа шүү. За, сайн байцгаана уу 1-р бүлгийнхаа. За, одоо ингээ уншлах нь эхэлж байна. За, таны амьдралд ирэх сайн мэдээ юу байх вэ гэд асуулаа. За, хамгийн ихэнд ерөнхийдөө энэ бүлгийг сонгосон хүмүүс одоогоор маш их ажиллаад явж байгаа шиг бололтой. Ерөнхийдөө ингээд амар их одоо хариуцлагч ачаа ингээд үүрээ явж байгаа харагдаж байна. Тэгтээ хөзөр танд юу хэлж ийнэ гэхээр бити бууж өгөөрэй. Удахгүй угаасаа та одоо хөдөлмөрийнхаа үр шимийг хүртнэ гэж байна. Яад бол энийг хардаг recognition reward for merit гэд та бол ингээд энэ хөдөлмөрийнхаа үр шимийг хүртнэ, тийм болохоор бити бууж өгөөрэй. Одоо яг одоогоор ингээд амар хэцүү ажилтай маш их одоо хүнд байж болоховч удахгүй энэ бүхэн бүгдээрээ амжираад та өөрийнхөө ингээ хөдөлмөрсийнхээ үр шимийг аваад явах нэ. Тэгээд дээрэс нь та одоо илүү ажил төрөл дээр ч юм уу хүмүүстэй илүү ингээд өөрийнхөө санааг илүү сайн илэрхийлж ярьдаг болох юм шиг байна. Өмнө нь магадгүй ингээл за ингэж явах байхтаа ч юм уу ингээд жоохон санаа зовоод ч юм уу өөрийнхөө ингээд үзэл бодлыг сайн илэрхийлж чадахгүй ч юм уу тийм байдлаасаа салаад за би имийг л хүсэж байна. Үгүй бол үгүй ч юм уу хэрвээ та ямар нэгэн төсөл дээр ажиллаж байвал за миний бодлоор энэ нь зөв байхаа ч юм уу яг өөрийнхөө бодол санааг яг зөвгөөр шууд шударгаал илэрхийлж сурах юм шиг харагдчихл байна л да. Тэгээ ерөнхийдөө ингээд магадгүй таны хувийн амьдрал тийм үү ажил дээр ч юм уу ингээд хүмүүсийн худал хуурмаг зүйлс байдаг байсан бол тэднийг та ерөөсөө ингээд харж сурна гинэ. Одоо ажил дээр мнагаа тэр залуу тэр одоо эмэгтэй ингэж надад хотлоо ярьж ирсэн байж тээ ч юм уу. Эсвэл ингээд хайр дурлалын амьдрал дээр ч юм уу энэ залуу ч юм уу энэ охин ингээд намайг ингэж манипуляц хийдэг байсан байлээ ч юм уу. Ямар нэгэн таны амьдралд байгаа худал хуурмаг байсан зүйлүүдийг та одоо юу юмда ойлгоход ухаарна гэх юм уу. Энэ чинь худал хуурмаг байсан юм шүү дээ. Заавал ерөнхийдөө хүн байх шаардлага магадгүй худал хуурмаг бодол байсан ч болно. Магадгүй та хитрхи ингээд ийм нэг зүйлд итгэдэг ч юм уу ингээд жоохон narrow minded гэж ярьдаг шүү дээ.
Тиймэрхүү байж ийсэн гинт бодоод бас заавал ингэж бодох шаардлагагүй юм байна гэж бас тиймэрхүү зүйлсүүдийг та ойлгож ухаарна гэж харагдчихлаа л да. Тэгээ магадгүй энэ группт ингээд экзээ мартчих чадахгүй, move on хийж чадахгүй байсан хүмүүс бол та экзээ мартах нэ, ингээд move on хийх нэ гэж гарч ирж байна. Тэгээд таны амьдрал шинээр хүн орж ирэх нэ. Тэгээ танд амар хайртай залуу байх шиг байна. Тэгээ ерөнхийдөө магадгүй сүүлийн үед таны амьдралд ингээд ерөөсөө ингээд догтлол байхгүй ч юм уу те, эсвэл эсрэх үстний ерөөсөө ингээд нэг сонирхгүй ч юм уу, бүр амар тийм уйтгартай, ямар ч догтлохгүй тийм байсан бол тийм биш байхаар болно. Танд удахгүй шинэ оч ирнэ, догтлдог болно. Тэгээд таныг хайрлая гэж залуу гарч ирэхэд харин тэр хүнд боломж олохоорой гэж хүзэр танд хэлж байна л да. Тэгээ ерөнхийдөө хараад үзэхэд бас хүзэр таныг өөрийгөө шагнаа гэж хэлж байна. Яг л ингээд нэгдүгээр бүлгийг сонгосон үсэн reward yourself гэд өөрийгөө шагнаа. Та миний бодлоор одоо нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс ингээд яг одоогоороо л ингээд юухэндээ амьдралыг ингэж авч яваад ч юм уу үнэхээр их ачаатай, хариуцлага ихтэй, ачаалттай ажиллаж байгаа хүмүүс байх шиг байна. Тэгээ ерөнхийдөө та ингээд өөрийгөө магадгүй ингээд баг ингээл явж байхдаа өөрийгөө шагнаал баг шагнаал яваарэ гэж хэлж байна. Яг бол хэрвээ та ингэж урт удаан яваад байвал магадгүй ингээд ядаргаанд орох магадлал байгаа. Гэтэ ерөнхийдөө бол та энэ хөдөлмөрийнхөө үр шимийг бацтай хүртнэ гэж хүзэр дээр гарч ирж байна. Тэгээд бас ерөнхийдөө хүмүүсүүдээс тусламж аваарэ гэж хэлж шүү. Тийм хүмүүсүүдээс тусламж аваарэ. Ямар нэгэн асуудал гарвал хүмүүсээс тусламж аваарэ гэж байна. Тэгээ дээрэс нь би таныг одоо ингээд өөрийнхөө үзэл бодлыг сайн илэрхийлж сурна гэж хэлсэн шүү дээ. Тэн дээр ерөнхийдөө энэ хүзэр дээр shield гэдэг өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдэг. Тийм болохоор миний бодлоор нэгдүгээр бүлгийнхаа өөрийгөө хамгаалж өөрийнхөө үзэл бодолтой бацах сурах юм шиг харагдчихлаа л та. Ямар ч байсан энэ мэргийг хараад үзэхээр хайр дурлал тал дээр шинэ хүн гарч ирэх нь, танд хайртай залуу гарч ирэх нь, тэгээд ерөөхдөө сүүлийн үед ингээд хайрын амьдрал чи хитрхи ингээд уйтгартай ямар ч очихгүй байсан бол танд орж ирэх нь тэгээ хамгийн гол нь зөвлөгөө нь болохоор одоо ингээд таныг ингээд хайрлах гад тэгээ сонирхоод ирсэн хүн боломж олгоорой гэж юм. Тэгээ ажил тал дээр болохоор ерөөхдөө бол амар их ажилтай байсан бол та үр шимээ аваад тэ авах нь тэ дээрэс нь та өөрийнхөө үзэл бодол бацаах хэрэгтэй болох нэ гэж гарч ирж шүү. За мэргэн таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд хэрвээ хувийн онцлог хийхийг хүсвэл таро доор зураас хайр гэд байгаа. Тэгээд хэрвээ Facebook ганцхан Facebook-тэй гэж бол миний Facebook пэйж нь таро хайр хүзрийн мэрэг гэд кириллээр бичсэн байгаа шүү. За маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ тэгээд уулзцгаая. За сайн байцгаана уу 20 дугаар бүлгийнхаа. За энэ wedding гэд карт сонгосон бүлгийнхан байна. За юуны төрөнд 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүс яг одоогоор маш ядралттай, айдас төгшүүртэй, амьдрал нь гацанг болцсон, шин санаа төрөхгүй, амьдралдаа сэтгэл хангалуун биш явж байгаа хүмүүс байх шиг байна. Яг үнийг хэлэхэд сая ингээ хөдрүүдэд тавьж байхад бараг та нарын өмнөөс бараг ингээд ядарч байгаа мэдрэмж авлаа. Гэтэ гарсан хөдрүүдэд маш их баяртай байна. Яг бол та нарын одоо энэ байгаа нөхцөл байдал өөрчлөгдөхөөр харагдаж байна. Тэгээд ганц сонирхолтой юм ингээд үнэхээр давхцлаа л да. Ерөөдөө дүрийн саваа ерөөдөө ингээд аз жаргалтай гэр бүл доктортой байдлыг ингээд гаргаж идэг. Тэгснээ бүр ингээд карттай ингээд зэрэгцээ гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй ингээд ирээдүйд ч юм уу 20 дугаар бүлгийнхаа гэрлэхний за одоо хостой байгаа бол яг
одоо хостойгоо илүү гүнзгийрэх ч юм уу. Эсвэл сингл байгаа бол магадгүй ингээ шинэ хүнтэй танилцахаар харагдчих шүү. За ямар ч байсан эхлээд сүүлийн үед ингээ ямар нэгэн зүйл санаа зовоод хайцтай болоод ямар нэгэн зүйл сэтгэл төгсөжсэн бол тэр зүйлүүдээсээ гарах нэ. Одоо энэ сэтгэлийн тэр готрол болон төгслийн төгсгөл ирсэн байна гэж гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө бол ингээд маш их одоо юу гэдгийг хариуцлагатай, маш их ачаа үүрээд ингээ ядарч явж исэн бол энэ зүйл одоо төгсгөл болох нэ. Тэгээ дээрээс нь ингээд таны амьдрал магадгүй ингээд бүр ингээд зогсон болцсон юм шиг эсвэл ингээд өдөр хоолгон яг адилхан яваал энэ байдал чинь болох нэ. Одоо таны амьдралд илүү их ингээд хөгжилтэй байдал те илүү их одоо сонирхолтой зүйлсүүд тохиолдох нэ. Тэгээд магадгүй ажил төрөл дээр та ямар нэгэн шин санаа ч юм уу төрөх тийм болцоотой шин нэм эхлүүлэх ч юм уу ямар нэгэн шин санаа тань төрөхөөр харагдаж байна. Тэгээд дээрэс нь магадгүй ингээд сүүлийн үед амьдралдаа ингээд одоо юу хүнтэй сэтгэл хангалуун биш байсан бол энэ зүйл чи өөрчлөгдөх нэ гэж гарч ирж байна. Тэгээ ерөнхийдөө магадгүй та ингээ ирээдүйд аяллаар явах ч юм уу ямар ч хэсэн vacation гэдэг карт гарч ирсэн байна. Тэгээд одоо ингээл таны ингээд одоо хөдөлмөрлөөд байгаа, ажиллаад байгаа тий ингээл сэтгэл түгшээд байсан ажилчин бүтгэнэ. Тэгээд ерөнхийдөө та одоо ингээл магадгүй нэг асуудалтай ингээл болцсон. За тэр асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж бодсон ч юм уу тий хэрхэн гаргалгын гарах вэ гэсэн. Та тэр гаргалгын одоо гаргаж чадах нэ ямар ч хэсэн асуудлуудынхаа тий шийдвэрийг гаргаж чадах нэ гэж гарсан байна. Тэгээ дээрэс нь одоо ингээ та хүнтэй гэрлэх нэ гэсэн магадгүй танаас одоо дүү хүн байх магадaltaй байна гэж гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө магадгүй өнгөрсөнд ингээл өмнөх одоо харилцаануудаасаа болоод жоохон ихтгэл муутай байсан бол хүзэр таныг ингэж анхааруулж байна. Ямар ч яасан ингээд үнэхээр танд ингээд те хайртай дуртай хүн гараад ирвэл одоо итгээд үзээрэй гэж сануулж шүү. Тэгээ ерөнхийдөө бол ингээ бие бинтэйгээд одоо таталцсан таныг үнэхээр одоо юу юмдээ гоёмсог эмхтэй гэж хардаг. Танд үнэхээр тийм татагдсан тийм залуутай одоо танилцах юм шиг байна. Эрэгтэй хүн бол одоо тийм эмхтэйтэй ч юм уу те. Тэгээ ерөнхийдөө бол яг одоо таны мэдэрч байгаа зүйлсүүд бүгдээрээ дуусан шүү. Бүгдээрээ одоо эргээд одоо ингээд амьдралын хөд эргээд одоо энэ бүх зүйлсүүд сайнаараа эргэн шүү гэж гаргаж ирж шүү. Магадгүй та одоо ингээл маш зөвхөрлөлтөө ч юм уу те бараа бууж өгөхгүй явж байгаа бол бити бууж өгөөрэй. Маш удахгүй энэ бүхэн чинь бүгдээрээ сайнаар эргэн таны энэ ингэж их хөдөлмөрлөөд зовоод байгаа зүйлс чинь бүгдээрээ одоо ингэж жаргал болоод success болоод ирнэ шүү гэж хүзэр сануулж шүү. За хувийн уншлага авахыг хүсвэл инстаграмаар тара доогоор зугаас хайр гэд байгаа шүү. Тэргээр холбогдоорой. Тэгээд инстаграм байхгүй ганцхан фейсбુકт бол манайх фейсбુક пэйж байгаа. Таро хайр хүзрийн мэрэг гэд кириллээр бичсэн байгаа шүү. Тэгээ мэрэгэн таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. За сайн байцгаана уу 3 дугаар бүлгийнхаа ямар ч байсан 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс яг одоогоор ажил төрөлтөд анхаараа явж байгаа хүмүүсийг харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө одоогийн байгаа байдал нь магадгүй ингээд та ажил амьдралынхаа балансыг олж чадахгүй маш их одоо ядралттай ингээ бүр ачаа үүрсэн юм шиг те маш их хариуцлагатай ажилд ажиллаж байгаа байж магадгүй. Тэгээ ерөнхийдөө ингээ сүүлийн үед жоох ингээд шин санаа орж ирэхгүй
шинэ эхлэл хийж чадахгүй. Тэгээд энэ ямар нэгэн ажил төрөлтэй холбоотой зүйлсээсээ болоод ингээ шүн унтж чадахгүй, айцтай, түгшүүртэй. Тэгээд ямар нэгэн зүйл шийдвэр хийж чадахгүй байгаа харагдаад байна л та. Ерөнхийдөө сүүлийн 2 бүлэгтэр ч гэсэн яг ерөнхийдөө агуулмж 8 адилхан байсан. Ерөнхийдөө сүүлийн үед миний бодлоор хүмүүс маш их ажиллаад тэгээд ерөнхийдөө маш ядралттай явж байгаа юм шиг харагдчихл байна л да. Яг бол ингээд 1-2 сэр ингээд нөгөө картууд татагдчих гараад байгаа хгүй. Яаж сайн хойлоод байсан ч. Тэгээ ямар ч тач та ирээд үед ингээд ажил амьдралынхаа балансыг олд сурна гэж юм. Тэгээ ерөнхийдөө одоо ингээд нэг зүйл ингээд шамдаал, ажиллаал тэ байгаа штэ. Тэр зүйл та үр шимээ хүртнэ. Тэгээ ерөнхийдөө маш одоо өндөр алтан тушаалтай болох нэ. Магадгүй та одоо юу гэдэг хуваараа бизнес эрхэлдэг бол маш их одоо юу гэдэг одоо мөнгө олох ч юм уу, одоо бараа зардаг бол тэр маш их зарагдах ч юм уу. Хэрвээ ингээд офисын ажилтай бол, компанид ажилдаг бол ингээд тушаал дэвших ч юм уу. Ямар ч тач та ингээм амар эрх мэдэл дээр очих нэ гэж харж байна. Throne гэдэг карт гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд та одоо ямарваа нэгэн шийдвэр хийж чадахгүй байгаагаасаа болоод одоо шүн унтж чадахгүй маш ингээд айд түгшүүртэй байгаад байсан байж магадгүй. Тэр зүйл чинь одоо ерөнхийдөө шийдэгдний та шийдрээ хийж чаднаа гэж гарч ирж байна. Тэгээ ерөнхийдөө та ингээд балансаа олоод тэ ажлын стресс багтаад эхлэхээр дахиад нэг шинэ бизнесийн санаа ч юм уу ямар ч хэсэн одоо санхүү мөнгөтэй одоо шинэ үүсвэр та болохоор харагдчихэл байна л да. Магадгүй та 9-6-гийн ажил хийдэг байсан ч болно. Гэтэ ингээд хажуугаараа хоббигоор ч юм уу те сайд хасл маягаар ингээд мөнгө олох ч юм уу. Ямар нэгэн мөнгөтэй холбоотой шинэ эхлэл танд гэрч байна гэж харагдаж байна. Тэгэд ерөнхийдөө 3-р бүлгийг сонсон хүмүүс шинэ хайр дурлал ирж байна. Тэгээ энэ хайр дурлал нь ингээд бүр ингээд сүнсний холбоотой юм шиг ганцхан бие физиологи ч юм уу те сэтгэл санаах ч бүр ингээд сүнсээрээ холбогдсон юм чи нэг тийм гоё хайр ах шиг байна. Энэ Lily гээд spiritual love гэдэг карт гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө за би энэ January-г ямар утгатай юмсаа мэдэхгүй. Ямар ч гэсэн 1 сард та энэ хайртайгаа уулзрах ч юм уу эсвэл одоо уулзсан байвал 1 сард одоо харилцаа чинь 4-төө болоод бүр ингээд official болох ч юм уу те. Ямар ч байсан 1 сард танд одоо баяртай дуулахад ямар нэгэн тийм мэдээ ирнэ л гэж би ойлгож байна. Магадгүй эсвэл ажилтай чинь ч холбоотой гэж магадгүй. Ямар ч байсан дараа жилийн 1 сард ямар ч байсан ингээд үнэхээр таны амьдралд одоо гой мэдээ ирэхээр ямар нэгэн зүйл тохиолдно л гэж гарч ирж байгаа шиг байна. Тэгээд магадгүй ингээд 3-р бүлгийг сонгосон хүмүүс нэг өмнө нь ингээд жоохон хайр сэтгэлийн одоо асуудалтай шархалсан ч юм уу байсан бол it's okay for you to love гэд юм үзэр гарсан байна л да. Тэгэхээр ингээд битээ хитрхий одоо хүнд дурлаа сэтгэлээ өгөхөөс айгаад ч юм уу тиймэрхүү зүйлс битээ санаа зовоорой ингээд зүр сэтгэлээ нээлттэй байгаарэ гэсэн тийм карт гарч ирж шүү. За мэрэгэн таалагдсан байх гэж найдаж чинь. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл инстаграмаар tarot.6-аас хайр гээд инстаграм байхгүй бол манайх фейсбુક пэйж байгаа. Тэр нь болохоор tarot хайр хүзээ мэрэг гээд кириллээр бичсэн байгаа шүү. За лайк дараарай, subscribe дараарай. Энэ бичлэгийг үзсэн маш их баярлалаа. За сайн байцгаана уу 4-р бүлгийнхаа ингээд танаа Daydream гэдэг карт сонгосон байна. За юуны төрөнд би бараг ингээд 4-р бүлгийнх нь бараг атаархчлаа. Үнэхээр гоё хөзрүүд гарч ирлээ. Тэгээд хамгийн түрүүнд ингээд та нар ингээд ямар нэгэн зүйлс ингээд хүсээд шунаад ч юм уу ямар нэгэн зүйлд ингээд одоо зорилгын араас яваад байсан бол та хүсэлтэд хүрэхнэ гэж маш тодорхой гарч ирж байна. Энэ ингээ 9 аяг гарч ирснэ. Wishbone гэд wishes granted гэд таны хүсэл биелнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр
Бүр одоо чинь энэ карт болохоор ингээ 200 ширхэг байдаг байхгүй 200 ширхгээс ингээ солио за 4-р билетийн карт өгөөрэй гэд гаргаж яхад ингээ зэрэгсэж гарна гэхээр бүр амар гоё санагдлаа. За ямар одоо та нар ингээд ямар нэгэн зорилгын араас яваад ингээ нэг хүсэлтэй байсан бол тэр хүсэл чинь биелэх гэж гарч ирж байсан шүү. Тэгээд магадгүй сүүлийн үед ингээд одоо амар их ядралттай маш их ингээд хариуцлаган дээр ингээд булагдцсан ч юм уу те ачаа үүржсэн мэдрэмж авсан бол тэр чин одоо тайлагдахны одоо илүү те ингэж ачаа үүржсэн юм шиг мэдрэмж авахаа болох нэ гэж гарч ирж шүү. Тэгээд та нар магадгүй ямарваа нэгэн зүйлээс ингээд гарч чадахгүй байсан бол гарч чаднаа гэж байна. Яг бол Nine of Cups гэсний энэ карт хоёр гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд time to get out of situation гэдэг. Тэгэхээр ерөөхдөө та нар ингээд ямарваа нэгэн зүйлээс гарч чадахгүй магадгүй ингээд харилцаа холбоо ч юм уу те ямарваа нэгэн зүйлээс гарч чадахгүй байс тэрнээсээ гарнаа. Тэгээд ерөөхдөө илүү амьдрал чинь таны сэтгэл зүйч төр амар баланстай болно гинэ. Юмыг ингээд одоо юу наантай цаантай ойлгоод те тэгээ ерөөхдөө ингээд дотоод амар амгалан мэдрэх юм байна л та. Яагаад бол миний бодлоо та нар сүүлийн үед яагаад ч ингээд бүр хүлэгдсэн те нэг тийм хэцүү мэдрэмж авч исэн байж болох хахалтай ингээд сэтгэл мэдрэмжээрээ ч бараг тийм дарагдсан юм шиг те тэр мэдрэмжээс юу гараа дотор амгалнаа олноо гэж гарч байна. Тэгээ магадгүй ингээд сүүлийн үед ингээ аялахыг хүсэжсэн гадаад дотоод явахыг хүсэжсэн хүмүүсээсэн бол та нар гоё аялах нэ. Тэгээ ерөнхийдөө та ингээд илүү амьдралдаа эзэн суугаад байх нэ гэж гарч иж чинь. Тэгээд нэг сануулж байгаа юм болохоор энэ line гэх карт гарч ирсэн. Энэ дээр нь болохоор time to act гэд. Тэгэхээр одоо ингээд та нарын хүсэл биелэх гээд байна. Тийм болохоор одоо улам хичээгээд те үйл хөдлөл илүү их аваарэ. Тэгэхээр удахгүй та нарын хүсэжсэн зүйл чинь биелэх нэ гэж гарч ирж шүү. Тэгээд ерөнхийдөө бол бас үзэр ингэж хэлж гин хайр дурлал тал дээр магадгүй та одоо ингээл за би ирээдүйд ийм үнтэй суунаа ч юм уу те миний одоо заяаны хань ийм байх таа гэж боддог байсан бол тэр бодлоос чинь шал өөр хүн тэгээ та учирч магадгүй шүү. Тийм болохоор ингээд бодол санаагаа нийлцтэй байлгаарэ. Тэгээд та хайрлагдах хэрэгтэй хүн шүү гэж гарч ирж шүү. Тэгээд миний бодлоор энэ daydream гэдэг карт болохоор яг Nine of Cups-тай ингээд холбогдсон гэж би бодож байна. Яагаад гэвэл магадгүй та одоо ингээд нэг хүсэлтэй байгаа штэ. Тэрийг ингээд бодоод ингээд daydream хийгээл одоо юу гэдэг ингээл одоо төсөөлж бодоол ингээл өдөржин бодоол байвал эн чинь биелэхгүй гэж болцсохгүй шүү. Тийм болохоор энэ хардаа time to act гинэ. Тийм болохоор ингээд одоо мөрөөдөөд бодоод байхынхаа оронд үйл хөдлөл илүү их аваарэ. Тэгвэл таны хүсэжсэн одоо хүсэл чинь биелэх нэ гэж гарч ирж шүү. За мэргийн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Instagram-аар таро догоор зугаарс хайр гээд тэгээ маах бас Facebook пэйж байгаа. Facebook пэйж минь тарод хайр хөзрийн мэрэг гээд кириллээр бичсэн байгаа шүү. За манай бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.